За сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн унших ном бол Minimalist гэдэг ном байгаа. За энэ номыг уншаад хэдүүлээ бол өөрийнхөө амьдралыг, гэр орныг хэрэггүй зүйлээсээ салж хайж сурах тухай ойлголтыг бол уншиж байгаа. За тэгээ Minimalist болж эхлэхэд зориулсан бяцхан алхмууд байд юм байна л да. Тэгээд амьдралын хэм маяг бусад өөрчлөлтийг авч үзэхдээ минималист болох ч байгаа хүмүүс ерөнхийдөө нэг 3 ангилт юм байна. Эхлээд шууд хогийн сав хаана байна? За шууд хаяа тийм. Шууд бүгдийг хаяа гэдэг хүн байдаг. Хоёр дахь бүлэг нь болохоор надад бол энэ амьдралд одоо яг бүх одоо эд зүйлс маань үнэхээр хэрэгтэй байна. Заавал хаяад авах хэрэг алга. Тэгтээ жоохон орон зайн асуудал хэрэгтэй байна гэдэг хүмүүс байд юм байна. За 3 дахь бүлэг бол би сонирхож чинь гэхдээ хаанаас эхлэхээ үнэхээр мэдэхгүй байна гэдэг хүмүүс байд юм байна. Тэгэхээр та аль бүлэгт хамаарагдаж байна? Тэгээ тэрийг тодорхойлох нэ. Тэгээд одоо энэ англи хоорондоо ингэж шилжилт хийж болд юм байна. Тэгээ айжмаар одоо минималист болох боломжтой. Минималист болоход одоо хугацаа ордог хэд хэдэн шалтгаантай гэж байна. Удаан шилжих эрс өөрчлөлтөөс илүү тогтвортой байдаг. Гэр бүлийнхний хүлээн авах хэсэг тэднийг зөвшөөрүүлэх ба үгүй эсэхэд ямар л байсан хугацаа орно. Яг юугаа өөрчлөх хэрэгтэй байгаагаа тодорхойлохын тулд эхлэх биш нэлээд их боддог. Ер нь би бол яг энэ дээр явж байгаа. Хийхээс өмнө эхлээд тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй надад яг юу хэрэгтэй надад энэ байх ёстой юм уу одоо хувцсны жагсаалт, хүнсний жагсаалт, тэгээ тавилгын жагсаалт гэдэг ч юм уу яг байх ёстой зүйлүүдээ эхлээд гаргачаад дараа нь одоо илүү зүйлүүдээ хаях хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд ямар ч бодлогогүйгээр бүгдийг хаячих юм бол дараа нь нөгөөдхөө худалдаж авах хэрэг гарна. Тийм учраас байх ёстой зүйлүүдийн жагсаалтыг гаргачаад дараа нь тэрэнд одоо тэнцвүүц зүйлүүдэд үлдээгээд үлдэгдлийн хаяна гэсэн үг гэж ойлгож байгаа. Тийм учраас бодоход их цаг зарцуулнаа. Минимализм зүгээр эд зүйлсээ салах юм байна лээ гэсэн хайлттай ойлголттой хэсэг явдаг. Тэгсэн атлаа сонирхсоор байгаад бүрэн ойлголтууд авч эхлэхэд тодорхой хугацаа өнгөрсөн байдаг. Одоо энэ номыг би ингээд 2 дахь удаага уншижээж эд зүйлсээс гадна одоо амьдралын хэм маягтай хүртэл зэгцлэлт хийж зарим нэг илүү дутуу шаардлагагүй хийдэг зүйлүүдээ болж эхлэх тухай ойлголтыг одоо ингээд амьдралдаа хэрэгжүүлэх гээд явж байгаа. Одоо жишээлбэл нэг хүний өмнөр ордог ажил хийдэг тий шаардлагагүй хаад би хийгээл нэг завтай хүн шиг тий өөрийнх нь цаг нь ямар ч үн цэнгүй юм шиг ингэж явдаг байсан бол тэрийг бас танах хэрэгтэй гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд хангалттай хэмжээгээр ихэрэл тайгуул хийж туршиж тодорхойлсоор энэхүү тааламжтай хэм маягт татагдаж эцсийн нэг цэг гэж байхгүй эмх цэгцтэй амьдрал та эргэлт буцалгүй хөтлөгдөх болно. Ерөн сэтгэл санаагаа амар амгалан бай гэж бодож байвал ерөөсөө л тийшээ татагдхаас хүр аргагүй гэж байгаа байхгүй юу? Хэрв та амьдралаа хэлбэрчилж минималист болох аяллаа эхэнд эсвэл өөр хаа нэгэн газар явж байгаа бол эдгээр бяцхан алхмуудыг таалан сойрхно гэж байна. За бичиж тэмдэглэх нэ. Илүү энгийн амьдрахыг хүсэх болсон түүх шалтгаанаа чагсаан бич. Хэрв үр барагдуулагч зовоогоод байгаа бол түүнийгээ бич. Шүн унтах гэхээр стресстэд байна уу? Үнийгээ ч гэсэн цаасан дээрээ буулга. Даргийнхаа төвхтэй ашиг засмаар байна уу? Тийм ээ үнийгээ ч бич. Энэ бол таны ягаад бөгөөд таны иймэрхүү байдалтай байхад хэцүү байгаа гэж бодож байгаа зүйлсээ шийдэхэд энэ тань яагаадуудад маш сайн хөшөөрөг болох болно. Таны яагаадууд юу чухал болохыг санах тань туслана. Энэ бол маш энгийн. Та нар анхааралтай сонсож байгаарай. Одоо яг шийдмээр байгаа бүх асуудлуудаа бичих юм билээ. За жишээлбэл энэ хүн надтай муухай харьцаж байна. Энэ хүнтэй харьцах харилцаагаа ингээд засан бараан дээрээс намайг хүндэлдэг болгомоор байна.
За гэр орноо ийм болгомоор байна, тийм болгомоор байна. Ажлаа солимоор байна, эсвэл тушаал дэвшмээр байна, орлогоо нэмэгдүүлмээр байна гэд. Яг энэ амьдралаас юу хүсэж ийн бүгдийг бич. Тэгээд бүгдийг ингэж ихсааж бичээд чадвал 10 бүр болж ивэл 20, 30, 100 ч бичсэн бол нэрөөсөө хязгааргүй. Тэгээд зэгцлэх гэдэг ойлголт нь өөрөө энэ их хүслүүдийг эхнээс нь биелүүлж чадах зүйлээ хийгээд чадахгүй зүйлээ орхиод өөрийн хэмжээнд хийх боломжтой зүйлүүдээ зэгцэлж эхлэхийг хэлээд байгаа. Надад тохиолдсон асуудлууд надад л тохиолдож байгаа. Харин танд тохиолдож байгаа асуудлууд бол минийхтэй адилхан биш. Тийм учраас та өөр тохиолдож байгаа асуудлууд одоо амьдрал чинь тухгүй болгож байгаа бүх зүйлүүдийг бичиж тэмдэглэнэ гэсэн үг. Тэгчээд дараа нь тэндээсээ за би энийг зэгцлэх ёстой юм байна, би энийг шийдэх ёстой юм байна гэдэг шийдлүүд нь гараад ирнэ. За хоёрдугаарт нь болохоор давхарсан зүйлүүдийг хай гэж байгаа. За энэ давхарсан зүйлүүдээ хаях гэдэг асуудлууд бас маш их байдаг. За жишээлбэл хувцсны хувьд хүнд гадуур хавар намрын хувцс 3 ширхэг байх болох байтал 10 хэдэн ширхэг байдаг ч юм уу бусдыг хэрэглэж чадахгүй гэх мэтчлэн. Тэгээл ижлэхэн номнууд байдаг. Яг адилхан ном. Тэгээд давхарсан одоо зүйлүүдийг одоо ингээд нэг хайрцагт хийгээд тэгээд тэрийг ингээд 30 хоногийн турш байгаад үнэхээр хэрэглэхгүй болвол шууд хандуулах ч юм уу хэрэгтэй хүнд нь өгөх хэрэгтэй гэж. За эмх цэгцтэй бүсийг бий болгох. Эмх цэгцтэй бүсийг бий болгохдоо галтгооны хэсэг, ширээ, шүүгээ ч юм уу ямар нэгэн байдлыг сонгох юм байна. Тэгээд хэрв тэр хэсгээ ингээ гой зэгцтэй болгочих юм бол цаашдаа одоо бусад хэсгээ ч гэсэн зэгцлэхэд илүү урам зоригийг танд авчирна гэж байгаа. За би чинь юунаас эхэллээ? Өрөөгөр нь явсан санагдаж байна. Жижиг өрөө, ариун цэрийн өрөө, том өрөө гэд зэгцэлж эхэлсэн. За тэгээд дараагийнх нь болохоор авсаархан аялаараа гинэ. Тийм. Аялал явахдаа болохоор би Солонгос руу явж байхдаа ерөөсөө нэг жижигхэн цүнхтэй явж байсан байхгүй юу. Тэгээ ерөөсөө очиод уулзах хүмүүстэй бэлэг аваагүй. Тэгээд онгоцны бодол дээр очиод duty free гэдэг одоо яг дэлгүүрийн хэсэг дээр н оронгуудаа Монгол одоо брендийн гоё толинууд байсан. Тэгээ тэрнээсээ очих байгаа хүндээ гоё бэлгэнд аваад маш жижигхэн тэгэж явж исэн. Буцахтаа бол би Монголд ирэхдээ Солонгосоос ямар ч юм аваагүй зөвхөн хувц сумраа аваад ирсэн. Тэгээд Монголд ирээд одоо заяа бэлгээ ч юм уу юм Солонгос гоо сайхны дэлгүүрээс хэдэн маскууд, гарын тоснууд аваад найзуудтай бэлгэлж байсан. Тэгэхээр ерөөсөө аялахдаа ерөөсөө илүү төтөө юм ерөөсөө авах ямар ч шаардлагагүй. Нэгдүгээрт ингээ аваад маш их ачаатай болохоор нөгөөтөө өөргөн зөөн ийш тийш явхад үнэхээр төвөг болдог. Сая Австралиас ирэхдээ нөгөө цүнхээ буруу сонгосноос болоод цүнх маань маш хүнд байсан. Уул нөгөө гар тийш байх хэрэгтэй байхгүй. Тэгээд жижиг ийм чиртгүү цүнх одоо бэлдсэн байсан чинь тэр нь маань үнэхээр хүнд айгүй хэцүү байсан. Би бага ачаатай байсан ч гэсэн тэр нь маань надад бол үнэхээр дарамтанд оруулж чадсан. Тийм учраас оёлын нөгөө гар чирдэг одоо онгоцонд авч явдаг цүнх бас тусад нь байвал зүгээр юм билээ гэсэн дүгнэлтэнд хүрч ирсэн. За тэгээд дараагийнх нь болохоор бага хувцастай бай гэж байгаа. Тэгээд бага хувцас нь болохоор маш чанартай байх хэрэгтэй юм билээ. Одоо ингээд өдөр болгон өмссөн ч гэсэн илэгдээд тахгүй, өнгөө алдаад тахгүй тий. Тэгээ бид маш эвтэйхэн байх хэрэгтэй. Тэгээд одоо подол гэхэд нэг 5 ширхэг ч юм уу тий. Яг тоолоод үзэхээр нэг 10 хэдэн ширхэг подгол байгаа аахгүй. Тэрнээсээ яг өнгөлөөг байн өмсдөг тавыг нь үлдээгээд үлцэнгийн хайдаг ч юм уу тий. Ерөөсөө нэг 5-аас илүү бол дими санагцсан. 5 бол байж болж байгаа аахгүй юу. Яг бол ажлын 5 өдөртэй өдөр болго нэгийг өмсөд тэгээд амралтын өдрүүдээр угаагаад тавьчихад яг болдог. Тэгэхээр цөөн хувцастай байна гэдэг бол хамгийн гоё зүйл. Одоо жишээлбэл миний тавчиг урагдаад тэгээд зуны
бүгзүүд маань ингээ холгоод байгаа байхгүй юу. Тэгээ ийм байдалтай ер нь бол сар гарan болж байна. Тэгээд үнэхээр хэрэгтэй юу гэдгээ тодорхойлцоод одоо яг авах хэрэгтэй юм байна гэд авах шийдвэрээ гаргаж байгаа гэсэн үг. Өмнө нь бол ерөөсөө за хэрэгтэй гээл тухайн өдөр нь гарч очиод авчдаг гэсэн. Тиймээс одоо бол нэлээд бодож би яг энэ зүйл бүгээр амьдарч болохоор байна уу, болохооргүй байна уу гэдгээ бодож иж худалдаа авалт хийнэ гэдэг ийм зарчимтай болсон байгаа. За дараагийнх нь болохоор энгийн хоол идэж байгаа. За энгийн хоол нь болохоор одоо бүр ингэж байгаа хгүй цагаан хоолтон, ургамлаар хоолдог, дээрэс нь бүр агаараар хоолдог хүн гарч ирж байгаа. Тэгэхээр бүх зүйл энерги гэдгийг баталсан. Тэгэхээр бид нар заавал ингэж олон төрлийн энэ дэлхий дээр байдаг бүх төрлийн хүнсийг, бүх төрлийн ногоог, бүх төрлийн амьд эмийг эдснээрээ одоо ингээд эрүүл сарвал байна гэсэн үг биш ээ. Гол нь идж байгаа цөөн хэдийн юмаа гоё талархаж талархалтайгаар идэж чадах юм бол тэр нь бие организмд хэрэгтэй амьд эм болж хувирна гэдэг ийм зүйлийг ойлгосон. Тийм учраас би одоо сүүлийн үед бол ерөөсөө л сайхан Монгол хоолой гуралтай шүл, цовин, бууз, хуушур гэдэг ч юм уу тэгээ сүү цагаан эдээгээ сайхан хэрэглээд иймэрхүү хэрэглээтэй болсон. Түүнээс өмнө нь бол ингээл салаад тэгээл нарийн ногоо, гадаад Европ хоол гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө маш их зовоож исэн, маш их зардал гарч исэн. Тэгхгүйгээр зүгээр л бага насандаа идчихсэн. Будаатай шүл, гуралтай шүлээ идэхэд маш гоё хөлс гараад ингээд сэтгэл санаа их гоё болчдөг. Тийм учраас энгийн хоол идэх бол надад бол үнэхээр таалагдж байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор химнээд хуримтлуул гинэ. За тэгээд химнэж болох зүйл дээрээ ингээд анализ хийгээд сая би яг бичлэг болохоос өмнө ингээд Google Sheet дээр одоо Excel дээр ингээд 6 сарынхаа одоо орлого зарлахыг ингээд бичиж байгаа байхгүй энэ 6 сарын 1-ээс хойш. Тэгээд тэрэн дээр анализ хийлээ. Тэгээ миний нөгөө зарцуулж байгаа мөнгө яг хаашгаа яваад байна. Тэгэхэд сая 6 сард нөгөө онцлохоо машины засвар гээд ингээ машиндаа хүртэл 800,000 төгрөг зарцуулсан байгаа байхгүй юу тий. Тэгтээ машинаараа бас нөгөө орлогоо олсон байна. Тэгэхээр энэ дээр бол ингээд анализ хийх боломж нь гарч ирж байна. Одоо сарын талд хүрч яхаа тий. Нөгөө нэг миний одоо ингээ манай гэр бүлийн ингээ хүнсний зардал хэдэн төгрөг болж байна. Байр төлбөр тий утасны төлбөр яг хэдэн төгрөг болж байна. За энэ сартаа ингээд үнцэн хүнсээ авах тий ямар гоё хэмнэлт гаргаж ийн тий тэрийг хаас ажиглаж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь ашигтай болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ сард гэхэд одоо хүнсэнд нэг сая 200,000 төгрөг зарцуулсан байлаа гэж бодоход за тэгвэл дараа сартаа бас сая 200 төсөвлөжөө гэдэг ч юм уу тий. За энэ сард би гадуур хооллох мөнгө маань 200,000 төгрөг зарцуулжээ. Тэгвэл дараа сартаа 200,000-ыг төсөвлөё гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ингээд орлого зарлагаа тэмдэглэснээрээ дараагийнхаа сарын төлөлгөө гаргахад маш төхөн болдог. Дээрээс нь хэдэн төгрөгийг хадгалах уу, хэдэн төгрөгийг үлдээх үү? Одоо энэ тансаг зардлууд байгаа штеп. Тансаг зардлуудыг одоо хасаад гадуур хооллох одоо ер нь бол 6 цэнгэл гэх юм уу? Тиймэрхүү зүйлүүд зарцуулж байгаа зардлууд бол юу яадаг? Маш их мөнгийг үрж идэг. Хүүхдүүдтэйгээ тэг гадуур яваал юм авч идэх. Иймэрхүү байдлаар үрж идэг. Тэрэн дээр бол хэмнэлтийг гаргах. Тансаг хэрэглэнээс хэмнэлтийг гаргах хэрэгтэй юм билээ гэдэг дүгнэлт нь хүрсэн. Тийм учраас хэмнээд хуримтлуулаад тэр хуримтлуулсан мөнгөөрөө маш чухал одоо мөрөөдлийнхаа зүйлийг авахудаа зарцуулна гэсэн үг. Тэгээ мөнгө санхүү дээрээ ерөөсөө зөв зарцуултыг хийж чадчих юм бол сэтгэл зүйч гэсэн дагаад маш гоё тайван болчтой. Одоо жишээлбэл би мөнгөн гээд зохиолчийн 6 дансны аргыг хэрэгэлдэг. Тэгээд зорилготойгоор данснуудыг нээсэн гэсэн үг. За ингээд хоол хүнс төлбөрийн данс гэдэг нь маань тусдаа. Зөвхөн тэр дансаар одоо данссан дах мөнгөөр л би хүнсээ авна. Тэр данссан дах мөнгөөр л байрныхаа төлбөрийг, утасныхаа төлбөрүүдийг хийн гэдэг ч юм уу. Яг тийм зарчимтай болчдөг.
Тэгэнгүүт аяллаа дансанд мөнгө авах юм бол аялалд явдаг ч юм уу, салхинд гардаг ч юм уу тий. Эрүүл мэндийн данс гэж бас тустай байна. Хувцас хэрэглээний данс гэж тустай байна. Одоо сайн үйлс хүмүүсийн одоо бэлгэнд зарцуулах мөнгө нь бас тустай байгаа байхгүй юу? Тэгэнгүүт харж агаад за эндээсээ ингээд хэрэгэлчихье. Үлдэгдлийг хадгалчихъя тий. Дараагийн сартаа ч юм уу тий. Энэ сартаа төрсөн өдрүүд бага байгаа учраас энэ сард хэрэглэхгүй байж болно. Гэх мэтлэн нэртэй дансууд маань ерөөсөө л энэ сэтгэл зүг зэгцэлчихэж байгаа байхгүй. Одоо ингээ бүх мөнгөө нэг дор байлгахаар амар одоо стресстэй байдаг. Харин ингээд нэртэй дансууд руугаа ингээ хуваагаад хийчихэнгүүт аюу гоё болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зорилготой байх хэрэгтэй. Хамгийн гол нь орлогынхаа тодорхой хэмжээний хувийг хадгалах хэрэгтэй. Тэгээ хадгаламж маань 10 сая, 100 сая гэдээ өсөх тусмаа таны сэтгэл санааг бүр их тайван болгодог. Тэр мөнгөө болохоор чухал одоо яралтай үед хэрэглэх ч юм уу, аялалд явах, шинэ том зүйл худалдаж авах, одоо эрүүл мэндийн шалтгаанаар хэмжээний зардал гаргахаар болох юм бол тэр данснасаа хэрэглэн гэсэн үг. Тийм байдлаар бол ашиглаж болох юм билээ. За тэгээд жинхэнэ минималист байх одоо ямар байдаг вэ гэдэг зүйлийг бол энэ дээр ярьсан байна. Ер нь бол маш гоё эрхчлөөг мэдэрдэг. Яагаад гэвэл бид нар маш их хөрөнгөтэй болох тусам маш их стресстэй тэрийг хаана байрлуулах уу, яах вэ гэдэг ч юм уу тий. Дээрэс нь маш гоё зохион байгуулалттай болдог. Бүх зүйл ойлгомжтой. Шинэ зүйл орж ирэхэд яг орон байртай гэх юм уу. За бодол орж ирлээ гэхэд бодлын орон байртай. За ингээд гэртээ шинэ зүйл худалдаж авахд тэг өмнөх одоо хуучин зүйлүүдээ сольж одоо хайж идэг тий. Бүх юм зохион байгуулалттай байдаг. Тэг минималист хүнтэй одоо харьцахад амар байдаг. Одоо сүүлийн үед ингээд өөрийгөө олох, өөрийгөө таних гэдэг зүйлүүдийг маш их ярьж байгаа. Хэрвээ өөрийгөө ингээд зэгцлээд өөрийгөө тодорхой болгохгүй бол хүмүүс таныг ойлгохгүй. Яг гэвэл та өөрийгөө ойлгохгүй байгаа байхгүй юу? Энэ тавилга надад хэрэгтэй үгүй юу? Миний амьдрал ямар байх вэ? Бүх зүйлээ ингээд ойлгомжгүй амьдарч байгаа. Би ч гэсэн тэгж байгаа. Тэгээд багаар ингээд зэгцлэх гэж хичээж байна. Тэгээд зэгцлээд ирэхээр би маш ойлгомжтой болно гэсэн үг. Энэ Сара гэдэг хүн чинь ямар хүн юм те? Юу гэдэг хүн юм? Яадаг юм гэдэг нь одоо тодорхой болж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ заавал нэг хэм маяг тул баригдах шаардлагагүй. Яг өөрийнхөө онцлогийг гаргаад тэр маань өөрөө минималист болж байгаа байхгүй. Ойлгомжтой нэг талаасаа минималист гэдэг нь цөөнийг хэрэглэнэ. Тэр цөөнийг хэрэгжилж байгаа зүйлүүд маань маш чанартай, маш их хэрэглээтэй байх хэрэгтэй. Хэрэглэдэггүй зүйлүүдийг л бид ингээ овоолдог. Амьдрал шаардлагагүй хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлдэг. Заавал байх шаардлагагүй, байх ёсгүй хүмүүсийг ингээ байлгах гэж зүтгэдэг. Гэх мэтлэн ийм зүйлүүдээс салаад эхлэхээр хүн маш аз жаргалтай, маш тайван. Яг ингээд өөрийнхөө хүснээрээ одоо ингээд бүх зүйлээ ингээд шийдчихэж гин гэдэг нь сэтгэл санааг үнэхээр гоё болгодог. Тэгээд ерөөсөө л энийг багаар хийсээр агаад энэ зүйлд ордог байх нэ. Тэгээд дэлгүүр хийсэж мэснэ гэдэг ойлголт бараг байхгүй болж байгаа гэсэн үг. Дэлгүүр хийсэл харж байгаа л гоё юм таалагдвал авчий гэж боддог байсан бол одоо бол ерөөсөө тийм бодохгүй байгаа. Зүгээр л амьдраа явж итэл надад би дараад байвал надад гадуур хувцас хэрэгтэй юм бэ? Надад өвлийн гүртэг байгаа илүү гэж бодоод өвлийн гүртгээ худалдаж авдаг ч юм уу тий. За одоо ингээд нүүр ам хуурай шатах юм бол би нүүрний тос авах хэрэгтэй гэдээ авдаг болохоос биш. Яг ингээд дэлгүүр хийсэл гой юм хараалуу энийг авчий тэрийг авчий гэдэг зүйл маань нэлээд багассан байгаа. Тэгээд маш их мөнгө хэмнэн тэгээд тэр хэмсэн мөнгөө хадгална. Хадгаламж өсөх тусам сэтгэл санаа маш гоё тайван болдог. Тэгэл нөгөө худалдаж аваал ингээл дараа нь харамсдаг зүйлүүд маань багасдаг гэж байгаа. За тэгээд ойр зур хэрэгэлдэг гэрийн үд зүйлсийг орлуулан ашиглах чадвартай болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл мах хэрчигч худалдаж авахын оронд заа зураараа ч юм уу хутгаараа махаа гоё
өөрөө хэрччихнэ гэсэн үг. За өөр гурил зурагч худалдаж авахын оронд гараараа сайхан гурилаа зурчна. Ерөөсөө л одоо байгаа зүйлсийг ашиглаж тэр хийх гээд байгаа зүйлээ хийж сурна. Заавал тийм зүйл худалдаж авч иж бид хийх гээд юм гэдэг ч юм уу. Одоо ингэж байгаа байхгүй юу? Хүн ингээд тийм юмтай болохоор инкээрээ тэгкээрээ би жаргалтай байна, гоё амьдрнаа гэж маш их хоошин тавьдаг. За жишээлбэл би машинтай болохоор л жаргалтай болно. За би 2 өрөө байртай болчвол жаргалтай болно. За би мөрөөдлийнхээ ажилдаа орчвол жаргалтай болно. Би тэгчүүл, ингэчүүл дараа нь гэдэг ч юм уу тий. Тийм байдлаар өөрийнхөө аз жаргалыг хойшлуулцдаг. Тэхээ болно. Заавал тийм юмны ард гарч иж би тайван болох гэдэг юм. Яг одоо ингээд байгаа зүйлүүдээ ашиглаад бид нар юу амьдралд яг юу хэрэгтэй. Сайхан хоолоо хийж идэх хогшрол хэрэгтэй. Тэгээд зуны улиралд сайхан нэмгэн хувцс, өвлийн улиралд дулаан хувцс. Тэг хийдэг ажилдаа тэндээсээ орлогоо олцдог. Тэр орлогоо бол зөв хуваарлцдаг. Ийм л зүйл хэрэгтэй байхгүй. Тэгэхэд даа тавшгүй маш их хүсэлтэй тэр хүсэж байгаа зүйлүүдээ авахгүй бол ингээ амьсгалж чадахгүй, амьсгалан докторгүй болохоор сэтгэл санаа нь хүртэл ингээд хоёрдоод тэгээ бачуураал уур нь хүрээл бухимдаал гомдлол тэр 5 өрөө байртай байтал би 2 өрөө байртай гэл тэгэл хүнтэй харьцуулна гих байдлаар яг одоо ингээд амар тайван байх бүх зүйлээ ингээ хоошин тавиад нэг эд зүйлсийн дараа л би болчих юм шиг санагддаг. Тэгхгүйгээр яг одоо танд юу вэ тий? Бага зүйлээ ашиглаад би яаж эвтэйхэн сайхан амьдрчих уу? Би яаж жаргалтай байх уу гэдгийг минималист хэм маягаас сурах боломжтой байх нэ. За тэгээд энэ номыг уншаад одоо та бүхэн үнэхээр минималист болмоор байна уу гэдгийг ихлээр шийднэ. Тэгхийн бол одоо хийх цаг нь болсон гэж зохиолч маань хэлж байна. Тэгэхээр одоо юу чаддгийг харуулна да. Амьдралаа гоё зэцэлнэ. Тэгжээж та өөрийнхөө аз жаргалыг олноо. Минимализм бүтээмж хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ гэж. За хэрвээ ингээд та амьдралаа ингээд зэгцлээд гоё болгочих юм бол ерөөсөө таны бүтээмж маш өндөр байна. Яг л стресс байхгүй байхгүй. Хүн ууртай үедээ ямар л гоё ажлыг амжуулав гэж тий. Хүн ингээд бухимдсан үедээ тий. Стресстэй үедээ ингээд нэг тийм шин санаач төрдөггүй ажил урагшлахгүй юм шиг санагддаг шнэ. Тэгээ бүх зүйл нь ойлгомжтой байх юм бол таны бүтээмж маш их өснө. За тэгээд хийх ажиллаа хүртэл сонгохдоо хүртэл энэ минималистыг ашиглаж болдог. Яг одоо хийж байгаа ажилласаа кайф авдаггүй, уйтгарладаг, гунигалдаг тийм байгаа бол тэрийг бас сэтгэл зүгээ бас өөрчлөхөд минималист шаардлагатай. Шаардлагагүй ажлыг хийгээд гэнэ үү, дургүй ажлаа хийгээд гэнэ үү тийм. Дуртай мэгжиж дургүй болцсон уу тийм. Яг юунаас болоод дургүй болоод байгаа. Би өөрөө дургүй болцсон юм эсвэл хин нэг нь намайг ажиллаа ихэд маань ингээд тухгүй байлгаад байна гэдэг ч юм. Тэр учир шалтгааныг бас олдог болох нэ. Тэгээд одоо өдөр тутамдаа хийдэг ажлаа хүртэл чагсааж бичээд тэрэн дээрээ хүртэл дүгнэлт хийгээд шаардлагагүй зүйлүүдээ бас хасаж шаардлагатай зүйлүүдээ оруулж ирэхтэй. Энэ зэгцэлгээ хүртэл хийх хэрэгтэй. Тэгээд одоо ингээд чухал ажлууд маш их байдаг. Тэгээд чухал биш мөртлөө яг одоо хийгээч яг одоо ингийг гэдэг одоо шаардлагагүй ажлууд бас маш их байдаг. Тэрийг бас ялгаж салгаж сурах хэрэгтэй гэж байна. Тэгээд анхаарлаа төвлөрүүлж анхаарал сарниулах зүйлийг хайхрахгүй байж сурах хэрэгтэй. Ингэдэм билээ. Миний зорилго тодорхой болцохоор маш их ажлын саналууд орж ирж байна. Тэгээ ингээ гэдэг ч юм уу. Эсвэл ингээд шин санаанууд орж ирдэг. Тэгэхэд би төдийлөн ингээд тухайн үед сонирхол. За нэрээ би хийчих юм билүү. Нэрэл би
тэрийг болгочих юм шиг санагддаг. Гэхдээ миний зорилго маш хүчтэй байгаа учраас ерөөсөө тэрэнд анхаарал сарнихгүй байгаа байхгүй. Тэгээ ингэдэг гэж байгаа. Анхаарал хаана байна? Тэр зүйл ингэж өсөж байдаг. Одоо биежиж байдаг. Тэгээ амжилтанд хүрч идэг. Тэгэхэд бид нар ингээд нэг зүйлээ ингээд маш гоё анхааралтай зорилгоо олгоод тууштай байж чаддгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн зорилго маань өөрийн чинь яг жинхэнэ зорилго мөн үү? Биш байдаг байхгүй. Тийм учраас бид нар тууштай байж чаддгүй. Харин зорилгоо яг чин сэтгэлээс өмнөхөр би ингэж амьдрах юм байна гэдгээ бүр ингээ хүсэлтэйгээ чин хүсэлтэйгээ холбож зорилгоо тодорхойлцохоор хүссэн хүсээгүй тууштай байдаг. Хүссэн хүсээгүй ерөөсөө зорилгоосоо хазаатгүй болчт юм билий. Би одоо сүүлийн үед бол яг энийг мэдэрч байгаа. За тэгээд төрөл бүрийн аргуудыг бол бичсэн байна. Ямар даалгавруудыг өдөр тутмын зуршил болго. За тэгээд амьдралд чинь чухал хэрэгтэй. Одоо жишээлбэл зөв хооллох, дасгал хийх, бясалгал хийх гэдэг ч юм уу юм чухал зүйлүүдийг амьдралынхаа хэм маяг болгохын тулд татал зуршил болох хэрэгтэй. Тэгчих юм бол тэрний үр дүн нь өөрөө таныг амар амгалан аз жаргалд хөтлөнө гэсэн байна. За тэгээд цаг хугацааг удирдах хэрэгтэй гэж байна. Цаг хугацааг удирдах гэдэг нь ямар ч одоо үр бүтээлгүй ингээ 2 цагийг өнгөрүүлснээс үр бүтээлтэй нэг 20 минутыг зарцуулаад тухайн ажлыг хийх боломжтой гэдэг ч юм уу тий. Цаг хугацааг бас удаашруулж сунгах боломжтой гэдэг талаар бас тайлбарлсан байна. За Паретогийн зарчмыг мэдэж байх хэрэгтэй. 80-20-ын зарчим гэж байдаг. Тэгээд бид нар яг 20% хичээчих юм бол 80% нь бэлгэнд ирдэг гэсэн үг. Тэгэхээр яг одоо танд хэцүү байгаа юм шиг санагдана. Яагаад гэвэл шинэ зүйлийг амьдрал руугаа оруулах гэж байгаа байхгүй. За тэрийг ингээд та ингээд маш хэцүүгээр ингээд тухайн зүйлийг ингээд амьдралынхаа хэм маяг болгочлоо. Зөв зүйлийг тий. Тэгхийн болвол тэрний шагнал нь буюу аз жаргал тэрнээс ирэх одоо үр дүн гэх юм уу? Үр өгөөж нь 80% гэ боддоо. Тэр 20%-ыг бид нар үнэхээр хэцүү гэж бодож ирсэн ш. Тэгэхээр 80% гэдэг чинь тэрнээсээ бүр давсан бидний хүлээлтээс давсан тийм гой зүйлийг ингээ хүртэхийн төлөө ингэж хичээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар яг зөв амьдраас сурчих юм бол зэгцтэй амьдраас сурчих юм бол дараа нь бидний сэтгэл зүйн үнэхээр өөр болсон байх болно. Юм л бол уурлаад байх нь багасна, гомдлоод байх нь багасна, стресстэй байх нь багасчдаг. Тийм учраас өөрийнхөө одоо энэ зүйлийг тийм дараагийн одоо авах зүйлээ бодож хийх юм бол илүү эрч хүчтэйгээр хийх боломжтой. Тэгээд тогтмол завсарлага авч байгаарай гэж байна. Энэ завсарлага нь одоо ямар учиртай вэ гэхээр бид нар ингээд өөрсдийгөө ямар нэгэн зүйлийг одоо шинээр амьдралтаа оруулахдаа маш их юу яадаг. Туйлширдаг, тэгээд өөрийгөө амраадаггүй, махаа зовоодаг. Тэгэх шаардлагагүй. Тэхийн оронд хаяада өөрийгөө амраагаа тий. За одоо ингээд би гэрийнхаа энийг зэгцэлчлээ. Тэгээд нэг хэсэг ингээ гоё тайван байж байгаа. Дараагийн сард ч юм уу эсвэл дараа жилдээ энэ хэсгийг зэгцлэе гэдэг ч юм уу тий. Тийм байдлаар бас өөрийгөө амрааж ах хэрэгтэй оюун бодлоо. Заавал мундаг байх га, заавал гоё байх гад ингээ хичээдэг. Гэхдээ заримдаа ингээд юу ч бодохгүй сайхан тайван ингээд гүүрээ сууж ах нь өөрөө тархины хувьд, таны биеийн хувьд маш гоё амралт болж өгдөг. Тэгээд амраачаад эргээд буцаад нөгөө нэг зорилго руугаа тэмүүлж болно гэдэг санааг бол энэ дээр бол бичсэн байна. Тэгээд намаа бол яг ингээд нэг бүрчлэн уншихгүйгээр яг энэ уншсан зүйлүүдээ бас та бүхэндээ ингээд гарчгаар нь дамжуулж ингээд хуваалцлаа. Тэгээд ямар санагдсан бас комментээр бас сэтгэлдээ хуваалцж болно шүү. Тэгээд дараагийн ном уншлага номын тайлбартайгаа уулзтлаа. Түр баяртай гэж хэлье. Тэгээд амжилт хүсье.
Баяртай.